За, юуны өмнө бас бид асуудал хилцэж хуралдалгүйгээр 3 сар болжээ. Энэ хугацаанд нийгэмд үүсэж буй бас том төслүүдтэй холбоотой ойлголтын зөрүүнүүд, асуудлууд бас эд өрнөлөө. Тэг бид энд улс төрч гэхээс илүү иргэнэ төлөөлж байгаа нэг л иргэн л гэж би боддог. Тийм ч учраас бас иргэдийн хурлыг битгий улс төржүүлээсэй ч гэж боддог. Энд Улаанбаатар хотын иргэдийн өдөр тутмын амьдрал нөлөөлөхөөс одоо бодлогын шинжтэй, ахуйн шинжтэй ийм бодлого шийдвэрүүд гардаг. Тийм ч учраас энд улс төржөөд эхэлбэл Улаанбаатар хотын ажил явахгүй. Тийм ч учраас бид нэр тийм шийдвэр гаргаад явдаг гэж би хувь төлөөлөгчдүүд хувьд бол боддог. Ингээд өнөөдөр бас Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлж байгаа 10 төслийн асуудлаас яригдж байна л та. Тэг мэдээж яг том төслүүд хэрэгжүүлэхэд хит хитэн анхаарах зүйл бол байдаг. Би өөрөө ч энэ том төслийг бас хариуцаад явж байсан хүн. Иргэд нийтийн дунд хилцүүлэг өрнүүлэх ажлыг бас бид илүүтэйгээр зохион байгуулах ёстой болов уу гэж бол хувь төлөөлөгчийн хувьд харж байна. Яагаад тэгэхээр мэдээж хэрэг яг асуудалтай тулна, эсрүүцэлтэй тулна, асуудлууд гарна, саналууд гарна. Бид нэр энийгээ хилцээд олон нийтээрээ хилэлцүүлээд ингээд явах юм бол ямар нэгэн байдлаар хардал сэрдэлт илүү төрөхгүй байхаа гэж бодож байна. Бид өнөөдөр энэ хэрэгжүүлэх гэж байгаа төслүүдэд боломжоор л сурчилж байна л та. Гэтэ яагаад ач холбогдол нь яг юундаа юм сая бас хэлж байна манай хотын дарга. Агаар орчны бохирдол төвжирлийг бууруулахад энэ төслүүд яагаад чухал юм бэ гэдгийг бид нэр иргэдэд маш ойлгомжтойгоор тайлбарлаж чадахгүй байгаа юм бэ? Яагаад энэ ойлголтыг нүгэж болохгүй байгаа юм бэ? Тийм ч учраас энэ хилцүүлгүүдийг зохион байгуулалтаа гэж бодож байна. Хотын даргаас өнөөдөр энэ хуралд сууж байгаа учраас би энэ хилцүүлгийг таныг шат дараатаагаар зохион байгуулаасаа гэж бодож байна. Иргэд төрдөө итгэхгүй бол болохгүй шүү дээ. Бид иргэдийнхээ итгэлийг авж энд сууж байгаа ийм хүмүүс. Тийм ч учраас мэргэжлийн хүмүүсээ оролцуулаад, ажил хариуцж байгаа хүмүүсийг оролцуулаад бүгдээрээ хамтдаа нээлттэй хилцүүлээ. Тэрийгээ шууд явуулъя. Тэгэх юм бол альва нэгэн том төсөл хэрэгжүүлэхэд иргэд мэдээлэлтэй болон тодорхой хэмжээний хувьд сонссон байна. Тийм учраас би бас хотын даргаыг энэ хилцүүлэг зохион байгуулахад таныг анхаарч өгөөч гэж хэлэх гэсэн. Нөгөөтэйгүр бас нийслэлтэр за одоо ер нь бол одоо юу гэдгийг ажил ярихаар за ер нь бүхэл зүйлийг нийслэлтэр нааж байна л та. Сая бас би нэг мэдээ харлаа. Дэлхийн адууны өдрийг нийслэл зохион байгуулах гэж байна гэд гарч ийн. Нийслэл их төсөвтэй, нийслэл том төсөвтэй боллоо, тусгаар ус боллоо гэж ярьж шít. Бид нар энийг санаачилсан юм уу? Энд хариуцсан шадар сайд нь хариуцсан яамд нь энийг нийслэлд хариуцуул өгсөн биз. Одоо энэ нийслэлийн ажлыг цаг дараа танд байгаа юм чинь хэдүүлээ нийслэлийн ажлыг хийе л да. Улсын ажлыг улс нь хийх хэрэгтэй. Нийслэлийн ажлыг хэдүүлээ нийслэл нь явуулъя. Тэгвэл болохгүй бүтэхгүй байгаа бүх зүйлийг нийслэлээр наахгүй штэ. Бидэрт бас болж байгаа зөндөө олон төсөл хөтөлбөрүүд болж байгаа ололт амжилтууд бас байгаа. Тэрийгээ бид нэр илүүтэйгээр ярьж, илүүтэйгээр тэрийг харуулах хэрэгтэй. Бид нэр өнөөдөр энд нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар засаг даргад ямар нэгэн байдлаар ирэх олгоогүй. Бид нэр засаг даргад үүрэг олгосон. Энэ Улаанбаатар хотын өмнө тулгарч байгаа асуудлуудыг та шийдээсэй. Энэ Улаанбаатар хотын иргэдийн амьдралын чанарт нөлөөлөхөс том шийдвэрийг та зөв гаргаасай гэж бид нар үүрэг өгж байгаа. Тийм ч учраас энийг бид нар зөв илэрхийлэх хэрэгтэй. Иргэдэд зөв таниулах хэрэгтэй. Иргэд маань ч гэсэн энийг ойлгох хэрэгтэй. За ингээд энэ тал дээр бас энэхүү одоо бодсон сансан зүйлийг хэлье гэж бодсон. За одоо дээрэс нь бас нэг саналыг мега төслөөс гадна жижигхэн гэдэг ч юм хувь хүний төлөөлөгчийн хувьд иргэний хувьд санал хэлэх гэсэн маа. За энэ нийгэмд явган замтай холбоотой асуудлууд их гарч ийн л та. Би бол явган замыг засах ёстой гэж боддог. Тийм ч учраас энэ явган замын ажлууд хийх ёстой. Гэхдээ ажил хариуцж байгаа хүмүүс маань энэ явган замын явц асуудлууд юунд байгаа юм бэ гэдгийг яагаад гарч ярихгүй байгаа юм бэ? Өнөөдөр сошиал дээр таад ингээ Facebook ч гэдэг юм уу, Twitter ч гэдэг юм уу, сошиал нэтворк нийгмийн сүлжээг харъялтаа хэдүүлээ. Засаж байгаа, сайжруулж байгаа маш олон зүйл байгаа шүү дээ. Бид нар өчнөө олон километр зам, одоо уурын зам, явган замыг засаж байна. Тэгээ одоо ингээд ажил хариуцж байгаа хүмүүс маань энэ явган замын асуудал нь юунд байгаа юм? Яагаад одоо тэр иргэдийн дунд асуудлууд үүсэж байгаа гэдгийг тайлбарлаж ярихгүй захиалагчийн хяналтыг нь хийн хийж байгаа. Захиалагчийн хяналт хийж байгаа хүмүүс нь ч гэсэндээ ажиллаа чанартай гүйцэтгэх хэрэгтэй.
Одоо бид нар ер нь бурууч бай, алдаач бай тэрийг хүлээн зөвшөөрч засаж сайжруулах зүйлээ ярихгүй бол муухарлаад байж болохгүй. Тэрийг бас энэ ажил хариуцж байгаа хүмүүст хэлье гэж утсан маа. За баярлалаа.